Эдийн засаг санхүүгийн нэр томьёоны тайлбар толийг шинжилгээ хэвлэжээ. Өнгөрсөн онд уг тайлбар толын захим хэлбэрийг нээж өгсөн юм. За тэгвэл энэ удаад шинжилсэн тайлбар толь бичгийг хэвлэн гаргаж байгаа юм байна. Орчин цагийн банкны салбар үүсч хөгжсөний 100 жилийн аг тохиолдуулан санхүү эдийн засгийн их сургуулийн 100 жил, санхүүгийн зохицуулах хорооны 30 жилийн ойн хүрээнд 3 байгууллага хамтран эдийн засаг санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичгийг гаргаад байгаамаа. Тайлбар толь нь мэргэжлийн хэллэгүүдийн ойлголтын зөрүүг арилгаж, цаашид эдийн засаг санхүүгийн зохицуулалтын баримт бичиг, гэрээ хэлцэл, сургалт судалгаанд нэр томьёог нэг утгаар ойлгох, ашиглах боломжийг бүрдүүлж байна. За энэ хүрээнд бол их олон ажлууд энэ байгууллагууд салбараараа хамтарч хийсэн, байгууллагууд тус тусдаа хийсэн. За энэ санхүүгийн гудамжинд бид нэр том хөшөө барьсан гэдэг нүдэнд харагдах олон ажлууд хийсэн. За энэс бол энэ санхүүгийн салбарын нэгдсэн энэ нэр томьёоны тайлбар толь бол үнэхээр онцлог юм ажил болсон гэдгийг бол би зориуд зохон тэмдэглэж хэлмээр санагдаж байна. Манай банк санхүүгийн эдийн засгийн нэр томьёо бол өөрөө тухайн ашиглаж байгаа хүнийхээ хамаарад янз бүрээр тайлбарлах маягаар ингээд явж ирсэн. Утга санаа ч гэсэн өөр өөр байж мэдхээр ингэж явж ирсэн учраас энийг ер нь нийлүүлээ гэдэг талаас ингээд ажилласан байгаа. За ямар ч байсан тэгээд манай нэр томьёо бол тайлбар бичиг маань 11 бүлэгтэй 3650 ийм нэр томьёог тайлбарласан ийм сайхан бүтээл болж гарч ирсэн байгаа. Монгол банкны нэр томьёо 1000 гаруй үгтэй 1200 орчим үгтэй байсан. За зохицуулах хорон дээр байсан даатгал, бичил санхүү тэгээд бас нэр томьёоны хөрөнгөний зах зээлийн нэр томьёонууд байсан. Тэднүүсээ бүгдийг нийлүүлээд за 30 орчим хувийг нь бол цоо шинээр шинэ үг бол гаргаж ирсэн. Тэгэхээр 70 орчим хувь нь бол өмнө нь байсан, 30 орчим хувийг нь бол бид нэр шинжилж гарч ирсэн. Цаашид эдийн засаг санхүүгийн тайлбар толийг тасралтгүй сайжруулах зорилгоор уг сэдвээр хилцүүлэг зохион байгуулсан юм. Хилцүүлгийн үеэр тайлбар толийн агуулгыг улам баяжуулж, олон улсын жишигт нийцүүлэх, хэрэглэгчдийн саналыг идэвхтэй тусгах нь чухал гэдгийг зарим оролцогч онцолж байлаа.